хугацааны төв болон үлдэж буй хуучин цаглашгүй их бүтээлээр дүүрэн үлдэж Он цагийн тооллоор учран залгаж байгаа шинэ жилдээ од химэр орчлонгийн хамгийн сайн сайхан бүхнээр бэлэгдэн угтацгаа. Тийм ээ. Урлагийн сайхан хосуудын тоог нэгээр нэмж байгаа залуу хосор. Тийм ээ. Энэ бол мотив амтлагийн ахлагч жижигэ буюу Эрдэнэбаяр түүний үзэгсэн гэргийг тэгш жаргал нарыг өрж байна. Одон стат байцаас бүтээхаа Оник өвлөсөн хүмүүгүй Өвлий мөнгөнгий Тэс чадан хүмүүс хүлээе Өвлий мөнгөнгий Тэс чадан хүмүүс хүлээе Нэвтрүүлгийг дэмжигч Элеганс салон танд гоо сайхныг бэлгэлье. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Тамир Holiday Center таны тав тухыг эрхэмлэнэ. Өнөөдөр шинтгэл телевизийн одтой өдөж ток шоу нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн аваад хүрэлцэн ирсэн явдал маш их баярлалаа. Маань нэвтрүүлгийг үнэхээр өнгө нэмж байгаа та хоёртоо маш их баярлалаа. За баярлалаа. Тааштай шинэ жилийн баярын мэнд хүргэе. Мөн талархлаа илэрхийлэх хүлээн авнаа. Баярлалаа. Маш баярлалаа. Мэдээж ирж байгаа шинэ оны мэнд хүргэе. Хэлг яах вэ? Мэдээж гэр бүлийнхаа нэрийн өмнөөс шинэ дэлхийн телевизийг үзэж байгаа шинэ оноо огтгож байгаа те. Бүх сайхан гэр бүлүүд мэдээж шинэ жил бол ялангуяа гэр бүлийн баяр гэж би ойлгодог. Яг тэр ширээ тойрч шинэ оноо гэр бүлээрээ огтдаг те. Тэгээ шинэ бүхэн байдаг, шинэ гоё. Одоо ер нь юм болгон л аюу гоё тийм шинэ гэдэг. Тийм болохоор хэлж идэг тэр утгаараа бас хайртай хантайгаа бас энэ төлөвлөлтөд өргөдөө оролцож байгаа да. Миний хувьд маш баяртай байна. Олон олон сайхан уран бүтээлчд оролцсон гэж би сонссон. Тийм болохоор ямар ч л байсан гэр бүлийнхаа нэрийн өмнөөс бүх телевиз үзэж байгаа үзэгчдээ ирж 2017 оны шинэ жилийн баярын хүргэе. За баярлалаа. За ингэ жижигээс мэдээж асуултаа эхлэе. За жижигээг ер нь Эрдэнэбаяр гэхээс илүү тэгэл хүн болгоно жижигэ гэж ярьж байна. Мотивын жижигэ гэж ярьдаг. Хизэнээс яагаад жижигэ гэдэг нэртэй болчих вэ? Ер нь ажил төрлөө хийгээд гадуур дотор явж байхад ер нь Эрдэнэбаяр гэж хүмүүс дууддаг. Эрдэнэбаяр гэвэл баг эргэж харахгүй хаа тийм. Бараг марцсан. Тэ би чи хантайгаа танилцахтаа л жижигэ байсан. Тэгэл одоо жижигээл байна. Тэгэл одоо жижигээрээ дуусгах хаа гэж бодож байгаа. Тэгээд яг аав ээжээс сайшин нэр маань бол мэдээж Эрдэнэбаяр л та. Болдоотрын Эрдэнэбаяр айлын би чинь том хүүхэд. Тэгээд яагаад жижиг гэдэг болсон бэ гэхээр нэг ийм түүх байдэ. Би сурлаг хөдөлмөр гэхээсээ илүү их тийм спортлог, урлагсаг те. Тэгэл 7 хоногийн хагасан буцаан болохоор л тэмцээнд явцдаг нэг бүжиглээл, сакс тоглоод, волейбол тоглоод, хоккей тоглоод нэг явцдаг нэг шарын голын сумд нэг тим хөвгтэйсэн. Тэгэд нэг 100 Монголын саксан бөмбөг одоо яг ингээд амар гоё дэлгэрж байгаа шигэ. Тэр нэг 100 намайг чинь 8 дугаар ангид байх жил гэдэг чи эдэн онд юм бэ? 2001 онд юм уу? За. Эд нэг гоё 2099 оноос 2001 2002 он хүртэл саксан бөмбөг чи эд одоо мандчихсан үе байхгүй бас. Наа бүр бацаан багт. Тэгэхэд нэг мегмар даваа гэд саксан бөмбөг чи мэдгэсэн. Нэр нь мегмар даваа гэд жижигэ гэж дуудах тэрийг. Аха. Тэгээ би нөгөө ингээд мишиг сүрэнгээд миний бас нэг тухайн сумандаа л айгүй тийм лаг гой сакс тоглодог нэг миний нэг сайн хүндж байхгүйсэн байхгүй. Тэр ахгүй тэр яг мегмар даваагийн жижигэ гэдэг макийг өмссөн. Тэр ахгүй намайг дандаа жижигэ гэж дууддагсан байхгүй. Жижигэ хөөе энэ жижигхэн ингээд бусдын намайг дандаа Эрдэнэ гэж дууддагсан байхгүй. Тэгээ нэг өдөр надад тэр макийг бэлгэлж ирсэн. Оо за. Нэг том юм. Eagles бүргдүүд гэдэг багийн юм. Eagles гэсэн гоё юм бичгтэй 4 номертой арталтаа жижигэгээ бичсэн. Тэгэн гол би тэрийн гэрлүүг ороод хаачлаад.
жижиг өөртөө тааруулж жижигхэн болгоод тэрнээс хойш би дандаа тэр маркетаа явдаг гэсэн байхгүй. Тийм үү. Тэрнээс хойш ер нь жижигэ гэдэг болцсон. Тэгээд дархны зулцаг туссан ч тэр дархан уул аймагч тэр хагсаа мөццанаар саксны тэмцээнээр очсон жижигэ, волейболын тэмцээнээр очсон жижигэ, хоккейн тэмцээнээр очсон жижигэ байжсэн. Тэгэл мэдхгүй хүнтэй танилцтаас үлдээ сайн байна уу жижигэ болсон. Тэгэл жижигэ болсон нэг иймэрхүү түүхтэй дээ. Гэхдээ жижигэ болсондоо бол нэг харамсдаггүй. Мотив хамтлаг байгуулагдаад нэлээд хэдэн жилийг ардаа үтлээ. Монголын бас нэртэй бой бэндүүд бас нэг болж чадлаа. Тэгээд 2014 оныг дүгнэж ярил уран бүтээл мотивын. За 2014 онд чинь бит хоёр л дүгнэгцүүл. За энэ бол нарийн байлаа. Тэгээд яг сүүлийн 1 жил 2 жил уран бүтээлийг жоохон завсарлангуй хийлээ. Ягаад тэгэхээр зүүн гар талд сууж байгаа эрхэм хайртай хантайгаа гэр бүлийн уран бүтээл хийсэн. Тий, ерөнхийдөө мотив хамтлагийн бүх гишүүд маань бүгд аав болцгоос нь тий харцангуй нэг үе бодвол нөгөө гэр бүлийн ажил гэр бүл гэдэгтээ илүү анхаарлаа хандуулцгааж ажиллацгаас нь энэ жил бол тий. Тийм болохоор нөгөө 2014 оныг дүүнүүл хүүхэд маань их сайхан том болж байна. 90 сарын сайхан байна гин. Тий, одоо урдаас юм яриад эхэлж байна. Тэгээд 14 онд бид бас тодорхой хэмжээгээр уран бүтээлүүдийг хийлээ. Тэгээд 14 онд бидний 5 насны айн баяр тохиож байсан. Энэ жил бол мэдээж аль биесээр боллоо. Тэгээд энэ жил бид нар 5 жилийнхаа зориулж дабл цомгийн ажлыг эхлүүлсэн боловч дуусгаж амжсангүй бас шинэ оноо ухтах гэж байна. Тийм болохоор энийг бол бас ажлын жоохон цалгарлал гэхээсээ илүү бас манай мотивыг сонсдог сонсогчд маань бас илүү сайн ар гэртэй холбож ойлгосоо гэж би бас шинэ жилийн нэвтрүүлгийг дамжуулж хэлье. 2015 он бол одоо айгүй их дүгнэх юмтай, айгүй хийсэн юмтай тийм он байх болно. 14 онд бол ямар ч байсан дабл цомгийнхоо 50% нь хийчихлээ. Тэ? Тэгээ мэдээж бас 5 жилийн зориулсан тоглолтынхаа ажлыг эхлүүлчихсэн нэг иймэрхүү ажлыг л хийсэн дүгнж ажиллавал иймэрхүү юм байна да. Тэгш жаргалын хувьд Эмоц продакшны залуу жүжигчин байгаа. Өнгөрсөн онд хэр их завгүй ямар уран бүтээл дээр ажилласан хүн хөдөө орон нутгаар явсан байгаа. Энэ тухайгаа яриад тий. Эмоц продакшнда ороод одоо яг 1 жилийн нөр үзэж байна. Тэгээд одоо яг сургуулаа төгсөөд гэртээ хүүхдээ харж агаад хийж байгаа маань анхны ажил байгаа. Тэгээд тайзны одоо 3 уран бүтээл болон баруун зүүн аймагуудыг ингээ бүтэн тойроод ирсэн нэг тиймэрхүү л ажилтаа. Ерөнхийдөө миний хувьд бол маш их ол зомогтой, сурсан зүйл ихтэй, сонирхолтой гоё жил болж өнгөрсөн. Одоо нөгөө би ихэнхдээ маш их ингэж хэлдэг байсан. Хамт олонтой байвал минь их гоё байдаг юм аа тий. Хамт олон донд хөглөгдөж, тэднийхээ үгийг сонсож, нэгэндээ хорцлогдож, гомдож, инээж, баяж хөөрч. Би урд нь 2 ч удаа Монгол аймаг 21 аймаг бүтэн тойрч илоо маш их ядардаг тий. Тэгээд урлагийн ихэнхдээ босноо бас ойлгож суулаа явсан хойгуур нь заримдаа гомдож байлаа. Хүүхдээ хараад яг юу болоод байна гэж бодох шиг бас. Тэгэхээр өөрөө бас тэгээд би яг Европт явж байгаад болж ирсэн байхгүй юу? Тийм үү. Тэгээ миний маань хань зайлал надгүйгээр төрж байлаа. Ямар байсан болоо гэж одоо тэр үед л хүүгээ хараад хоёулахнаа гэртээ 10 хэд баг 21 тоногтол ойлголоо даа гэдэг шиг. Урлагийн ихнэртэй болсон. Тэгээд хамт олон донд ороод их гой зүйлийг сураад явж байгаа байх гэж бас Эмоц продакшны хамт олон төсвийн дашин баярлаа гэдэг бас. Тэр нэг фильмээр нэ. Тийм хамт олонтой олчихлаар хүний амьдралынх нь одоо маш том хэсгүүд тэр хүмүүстэй л өнгөрдөг болчих тийм байлаа одоо. Ямар ч сайн найзаас илүү тэд нар миний сайн найз, ямар ч хайртай хүнээс илүү ингээд тэд нар миний хайртай хүмүүс болоод. Тийм. Бүх цаг хугацаагаа тэд нартай өнгөрөөж байгаа болохоор ингээд бүх зүйл маань юм салшгүй болоо. Бараг хоёр дахь гэр гэсэн. Тийм болчих тийм байлээ. Дэлгүүрүүд хамтлагийн ахлагч за тэгээ мэдээж хамтлагийн бол гол ажлуудыг нугалж зохион байгуулах ажлыг голчлон хийдэг байх л да. 4 хүн нэгдээд уран бүтээл хийгээд тэгээд одоо энэ Монголын одоо жижигхэн зах зээлд бас байр сууриа эзлээд хувь хүний өвдөж гисэн хамтлагийн өвдөж гисэн. Тэгээд ер нь хамтлагийн одоо менежмент гэдэг юм дээр мэдээж нэлээд ажилтдаг л байх л да тийм ээ. Гэтэ энэ тал дээр ер нь танай хамтлаг таны байр суурь. Тэгээд бид нар бас хийсэн мөн гэхээр хийгээгүй ч юм шиг хийгээгүй мөн гэхээр хийсэн хамтлаг юм байна лээ. Тэгээд миний хувьд 5 жил их сургууль сураад тэрийгээ залгуулад уран бүтээл хийгээ явна гэдэг бол угаасаа сонгосон зам, сонгосон амьдрал те.
Тэгээ энэ донд маркетингийн, менежментийн чиглэлээр хин нэгэн маань сурсангүй, боловсрсангүй хамгийн гол нь зүгээр жижигхэн зах зээлийг гэж бол би ярих айгуу дургуун Монголын зах зээлийг. Монголд бол зах зээл бий. Бидний өмнө уран бүтээлийн ээжсэн мэдээж одоо саяны миний хэлсэн камертон хамтлагийн ахлагч болд тэргүүтэй камертон хамтлаг зааман ном тал тэ өөрөө юу дэ ариуна дууч ариуна агч гавьч чинь сарантви агч ч юм уу энэ хамтлаг дуучид маань өөрийн гэсэн цар хүрээгээ үлдээчээд одоо түүхээ биччихэд зөв энэ бол миний бодол тийм ээ түүхээ биччихэд хамгийн гол нь уншуулах хүнээ түүхийг одоо шинхэн унших вэ те тэрийг ерөөсө тодорхойлж үүгөө явчихсан бол гэж дотроо бод те дараа үе бэлдсэн бол илүү бид нэр ирчвчтэй явах байсан юм болоо гэж би бас бүтэхэндээ бодож явд те би бол 85 оных тэгээд бидний үеийн залуучууд одоо бүр илүү ингэж нэгдэж те жишээ манай эхнэрийн хамтлаг бол миний үйл гэсэн үг шүү дээ те Emoz production нь миний үеийн залуучууд манай мөрөөдлийн театрын жүжигчд өдрөө нийлж чадчихээн яг энэ шиг тийм хөтөлийнхэн те яг энэ шиг манай рок поп урлагийн залуу үеийн төлөөллүүд нэгэн үеийн төлөөллүүд бүгд одоо нэг дэх цаг болцсон юм болоо гэж боддیں۔ 80-аад оныхны манай 80-аад он гэж яриад байгаа. 80-аад оных. Манай нөхөр чинь дандаа тийш манай 80-аад оныхан бол одоо гэж. Яг 80-аад оных авч явал одоо жишээ нь 90-аад оны ихнэртэй би 80-аад оны залуу гэж би ихнэрээ авч явж байгаа гэж ойлгож байгаа өөрөө. Гэдэг шиг зүгээр манай 80-аад оных олимпиад аврахтан байлээ. Манай 80-аад он ч өөрөө гавьяач үсгтэй байна. Манай 80-аад он ч LeBron James гэж нэг эвгүй нөхөр байна тэр Америк. Манай 80-аад он ч даваа жаргал гэдэг нэг амар нөхөр байж та тэр Японыг бүр одоо тэр 32 бүр дээд аврагын амжилтыг эвдчихсэн те. Тэгээ бид нар бас ингээ 80-аад оноор нийлээд бид хамтдаа гэдэг юм гоё. Маа найзуудаараа гэр бүлүүдээрээ нийлээд ингээд гоё. Нэг юм гоё одоо crew гэх юм уу те. Тийм бас crew нийлүүлчихсэн ингээд нийлээл бас юм хийгээ явж байгаа. Тийм болохоор энэ бүгдтэй маань хамтлаг маань холбоотой. Цаашдаа энэ ирчээрэл явах болно. Ингээд үзэгчтэй та бүхэн шинэ тэлхэлүүстэй цугаагаараа хамтдаа манай хосуудын яриа цаашаа үргэлжлэх болно үзэгчтэй. Гişэгийн маань хойд шин залуу жүжигчин байгаа. Ямар дөрүүд дээр ажилласан бэ? Мөн хамтлагийнхнаасаа суралцах зүйл, хамтлагийнхнаараа дамжиж хөглөгдөх зүйл маш их байгаа. Тэгээд энэ жил ямар дүр дээр ажилласан. Тэгээд хамгийн хаваалцал. Ерөнхийдөө бол яг залуу уран бүтээлч ялангуяа манай хошин урлагийн продакшнд харьяалагддаг гэдэг утгаараа бол яг одоо тийм ерөнхийдөө болоод ерөнхийдөө чи ордог юмнуудыг мэдчихэж штэ. Тиймэрхүү уран бүтээлүүд, ийм ерөнхий уран бүтээлүүд дээр ажиллаж байгаа. Тэгэхдээ яг миний хувьд бол одоо юм байдлаар ийм нэг хамгийн сүүлд одоо тод үлдсэн ажилласан дүр гэх юм бол одоо 3 найз гээд сериал гарсан те манай Emoz production-ы. Тэрэн дээр одоо нэг бүсгүйн дүрийг бүтээсэн байгаа. Маш хартай нөхөртэй бүсгүйн дүрийг бүтээсэн байгаа тий. Тэр дүр л одоо хамгийн сүүлд миний одоо дэлгэцийн уран бүтээл дээр ажилласан дүр байгаа юм да. Маш хөөрхөн тоглосон нэлээ тэр дээрээ. Хөөрхөн тоглосон тийм ээ. Яг амьдрал дээр жижигэ хэрэг юу юм? Одоо энэний дүр дээр бол тий наа гэж хаад ирж байгаа шүү дээ тий. Өөрөө ч зүгээр өдгөө хүн шүү дээ. Хараа. Манай нөхөр чинь Цаа чи юу суугаад байна? Хартай биш ээ. Мэдгүй ингээд намайг нэг ингээд хартаасаа гэж заримдаа амар боцсон юм дээр харддаггүй ш нэг хараагүй мараагүй шиг байж. Тэгээ гахаад тэгсэрнээсээ бас ингээд боцсон л юм билээ юм. Дараа нь нөө загнаад тийм. Энэ найз биш. Тэртээ. Энэ жижигэн юу хэрэг. Энэ хүн бол тэгж штэ сая тий. Уг нь би ингээд тгээс гэж боддог гэсэн зарим юм дээр наваа тий. Жон гомдонгүй штэ. Эмэгтэй хүн ч нөгөө би бол эмэгтэй хүн нандин ариун тий. Тэгээд юм нууцлаг. Ер нь бол ялангуяа нөхөртэй эмэгтэй хүн бол тийм юм гоё цээж дүүрэн амьсгалж гоё явах хэрэгтэй болов уу гэж боддتي. Мэдээж нөхөртэй байж ингээд л байл хэцүү тий. Тэгээ ялангуяа нөхөртэй эмэгтэйрөө бас ингээд л байдаг залуучууд бас хэцүү. Тэгээ болохоор би бол нэг нарийн нандин юм уу би нэг анзаардаггүй ямар ч үсэн итгэл
төгс одоо сешндээ хань ажиллагаа бодож явдаг учраас те мэдээж бас нэг жижиг сажиг мессеж юу ч байдгийн те одоо хардах юм гарнаа бас энэ ч юм уу те энэ юу юм бэ өө юм уу арай тэгсэл орчдөг байхгүй аль ухаал төгөл тэр бол өвчин бол эсвэл те тэгчрэл нөгөө мотив хамтлагийн нөгөө чимэн ганцхан ингээд клипэнд тоглоол тэр ч одоо хүн болгонд амдаа ялаад клипэнд гараад амар гоё байсан. Тэгээ энэ үед нэгнийгээ ер нь таньдаг байсан юм шиг түрүүн жижигэгийн хувьд нөгөө давкахаас ярьцлага аваад битээр ингээд явж илаа мэж тэгээд хоёр нь хамгийн яадаг юм хэд чинь би 3 сартаа жирэмсэн байсан ш тэр клипэнд тоглож байгаа. 3 сард жирсэн. оо тийм. Тийм штэ. Тэ чимэн ганцхан дээр нэг ийм үг үүдээ миний бичсэн шүлгэлтэй анхны хайрыг амьдрал болгосон чимэн Амин эрднийг аз жаргал шиг төгсгөлгүйхэн чимэн ахаад ирэхгүй энэ л амьдрал шиг чимэн амин эрднийг нь бэлгэлэх бурхан чимэн гээд амин эрдэнэ гитсэндээ байсан аахгүй миний дуулдаг бадаг аахгүй бурхан чимэн гээд биш яг гоё тоо тий. миний манай авлагч одоо миний хайрыг л дуулаад Яаж мэдээж клипэнд тоглуулахад за шууд тэрийг тоглуулъя гэж тоглуулчихгүй шүү дээ. Тийм үстэй тий. Яаж сонгогдсон бэ одоо тий проп ер нь өшөө өөр арай яасан мó. арай хадгаар Окей. Тэр чи хайраа угаасаа тэр дуу чи ингээд нөө аян чи ингээд өг мөг бүх юм нь ерөнхийдөө надад зориулагдсан байсан учраас тэгээд би тоглоё сте. аян шиг өгнө. Засан борогчсон би бас яг л лид халуун хүн одоо хайрлж дурлаж одоо шатаж явах тэр үедээ бичиж байла. Тэр цасан бороо дээр нэг ийм үйл явдал болт штэ өрийн нийт. Харин ч сандаг үгүй. Ингэдэг байхгүй. Битэр нөө цасан борын клипийг нэлээд дундаа ингээ авцсан. Зөвсгөлийн хэсгийн зургийн дотоос байхгүй. Тэгсэн чинь бит хоёр муудалцсан. Тэгээд байлн нэтэр гэжсэн чи нөө нэг лордс одоо хуучнаар лордс гэдэг студ байсан. Одоо мөрнс гэдэг студ болсон тий. Тулгаах надралцлагаад клипийнхаа зургийг дуусгамаар байна гэсэн чинь би үгүй тоглохгүй моолохгүй өдөргээд уурлаад тэгээ жижигээд надраа зургаа дуусгаад авахуулаад өчгмөгч төхөмхүүгээд сүүлийн удаа шүү тэгээд очиж зургийг дуусгаж өгчөө тэгээ тэр өдрөө илэрээд зурган дээр илэрсэн байхгүй хайрын шинжил ингээл гэрэл модон дээр байгаа гэрэл юу гэдгийг те хоёр ч гэсэн мэдээж хайртай хүмүүстэй л ах. Хайргуу ганцаараа шинжил одоо бол ингээ ухтан гэхээр бүр ингээд нэг сонин бодод дэлгэрдэг гэж. Дээр үед такси максин төрт он моноо гарчихсан би. Юу хийж явдаг вэ ганцаараа тэр одоо. такси. Би таксинд ам гаргаж ирсэн баалаа. Шинэ телевиз одтой үдшиж нэвтрүүлэгтэй хамт байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд өнөөдрийн зочноор маань мотив хамтлагийн ахлагч жижигэ буюу Эрдэнэ ноёр түүний үзэсгэлэнт гэргээ эмоц хамтлагийн жижигчин тэгш жаргал нар хүрэлцэн ирсэн байна. За ингээ мэдээж түрүүн хайр дурлал ярьлаа таксинд явж байгаа шинжлэх гарч илаа гэж тийм ээ. Одоо бол ганцаараа шинжил гаргах нь одоо жижигүүд төсөөлөгдөхгүй шүү. Төсөөлөгдөхгүй. Ер нь хийнэ шүү. Тэгээд манай шинжлэх телевизийн отоо үдшиж ток шоунуудад маш олон асуудал оролцож байгаа. Өнөөдөр бол хоёр хүн хүрэлцэн ирж маань түүний үнэхээр өнгө үзэмж нэмж байна. Мэдээж залуу асуудыг урьж авчиж бас хайрын тухай ярихгүй харахгүй шүү дээ тийм ээ. Анхны хайрын тухай одоо тэгэхээр ярил түүх хаанаас эхэлвэ гэж. Миний хайр хаанаас эхэлвэ гэж. Хэдгээр курст байсан бэ? Хайрын түүх гэдэг дээр заах яриа. Ярих уу арай. Чи. Би ч яг ер нь ихтэй эмхтэй хүмүүс төлхөө нөгөө янз бүрийн юмнууд амар санддаг шүү дээ тий. Ингээд тэгжсэн тийм ээ гэл тий. Би ч нөгөө нэг анх 8 онд сургуулаа төгсөөд зүв явж ийн харин. Тэгээд тэр гудамжинд яагаад Суйст ороод Суйст конкурс тагчсан зүүн тэр чинь. Тэгээд жижиг чи нөгөө нэг миний ах байлаа штэ тэр үед чи одоо нөгөө манай Fantastic Production-ы Можхоо ах баяраа ах гэдэртэй маань найзалдаг. Тэгээд бид нар чи яг нөгөө нэг курсээрээ ингээл нөгөө нэг дээд курсынхаа ахаамхаа гэл ингээл хүндэлдэг. Тэгээ би чи Можхоо ахтайгаа бас их ойртод нь ах トゥ байсан. Тэгэл Можхоо ахаас янз бүрийн юм амар их асуудаг. Можхоо ах надад амар тусалдаг байсан. Тэгээ энэ хоёр амар сайн найзууд байсан. Тэгээ битэрийг ер нь бол нийлэхэд
мажхаахын нөлөө бас маш их байгаа тий. Фантастик юм ажихаг баярлаа найзаа. Тийм тэгээд би нөгөө ингээд сойсын хажуугаар ингээд сойс руу ингээд явжсэн чинь жижиг нэг ингээд нэг малгайтай ингээд нэг кафенаас гарч ирж байгаа байхгүй. Одоо Нимүн ч бас нөгөө сойсынхны соёл урлагийн сургуулийнхны Нимүн гэдэг нэртэй. дурсамжтай кафе шүү дээ. Ер нь хүмүүсийн олон янз бүрийн юмнуудын болж ингэж Нимүнээс төрсөн олон хос үе. сэрийгэл явж байгаа. Тэгээ явжсэн чинь жижигээ гарч ирж ирсэн. Тэгээ би ч юм бодлоо тэг чинь жоох хөвгтэй л ш дөнгөж 10 жилээ төгссөн. Аманда байсан юм аа. Тэгээ FM дэжлээс тэгэл явжсэн чинь жижигээ гарч ирээд юу байх юм дөө махын дөө гэдлөө. Би сайн мөн жижигээ хамахаа гэл. Тэгээд хичмэд би ахаад гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд яг бодож ирсэн нөө бас өөр харцмарцаар авлаа. Энэ одоо намайг хийдэг. Тэгээд гэсэн чинь жижигээ ах нь FM-д дуугаа ачиж өгнө мөгнө гэдэл би тэгэрээ гэл ахтахта дугаараа өгч гэл. Тэгээд За тэгээд би өргөжлүүлээ. Тэгээд би ингээд нэг юм малгайтай зүмсцөө нүд мүдэндээ жоохон төс. Тэгээд мэнт өөрхий зайлгүй хөөрхий нөө ганц би их тэнмэл хүн байлаа би. Тэгэл хавлын хааштай амжуулан тэгэл ерөөсөө бараг л нэмүүд унтаад босоо явждаг тийм. Тэгээд байна да тэгээд юу нөх вэ? Тэгээд нэг аюу хөрх охин л яваад байсан юм а тэргээр. Тэгээд сураг сонсох нь FM 104-г FM-д ажилладаг. Тэгээд ингээд 104-г сонсох нь Амандаа л ингээл нэг гэсэн нэг жоох охин л тэргээр сонсогчтой мастай гэл тэгээд исэн явж манай хүн байсан байлээ. Амандаа байсан байлээ. Би тэр амар сонсдог гэсэн шүү дээ. Өөсөө бидний үе. Тэгээд миний нөгөө яг шууд Амандад хүрэх арга бол уран бүтээл байсан байхгүй. Самано мэдээ дуугаа өгөөд те хоёлаа гэл баг ахиал те нүд мүдээ идэх тусам ойртоод кинонд дуулж ирсэн чинь би тийм олонний хуулийн газар дургуй мургуулагч. Оо за. Тэгээд би чинь яаж шуухан те төсөөлч гэсэн те эмгтэн өмнө найрж марж одоо утцсан. Тэгээд баг явсаран байгаа амжилттай. Сүйдээ манай чинь уулзаж яваад 1 жил болсон тийм. Миний хайр чинь нөгөө нэг анхны дугаар чи 90 12 37 70 мартаг байгаа. Одоо хэрэглэхээ болцсон. Тийм мартаг байгаа. Тэр дугаараар нь би чинь яхаа хаягныхаа тухайд хай тав гэж байдаг гэсэн. Тэрнийхээ код мод хийцээ. Тэгээ байж байгаад би гид алах болчихсон. Хэцүү юм. Тэгээд нөгөө ингэ байж байгаа бол уцаа хасаал ингээл нэг бол нөгөө гişээ залгаал залгсан байдаг хөө. Үгүй чи чинь гэхдээ ингэдэг байхгүй юу? Тартан байна. Би бол бодохтой шээ. Гүбэг үсэ. Би гүдэг байх уу? Баян нэг хүн ингээд араас ингээд байж байгаа гинт ингээд хэр одоо л энэ хүний л 12 дэс юм шиг байна. Ингээд баян ингээд араас чи яаж нэг ч нэг тийч нөө юм уу тийм үү гэл ингээд баян яриад гэрийн гадаа мадаа ингээд өглөөс ихэд ингээд байждаг. Мэргэжлээ орохгүй 8 гээд ирж байхдаа ангийн гадаа мадаа ингээд байждаг. Тэмүүтийн гинт ингээд байхгүй болчихсон. Хайц юм бол зүгээр байгаа маа гэж би аминдаа бодож байгаа байхгүй. Тэгэж бодоод би та зүгээр өмгөөрөө гэж залгаж байна. Тэр нэг зуны наадмаар тэрэлжидэл их л байжсэн чинь нэлээ бас алга болцтой би. Алга болсон байсан чинь залгацсан байсан баг. Хата яач ба мач ба. За дүүштэй санаж байгаа юм байна да. Тэгээд за хосороо дахин залгын малгай гэж. Тэгээд бүтээр чинь баг магаар явсаар байгаа жил өнгөрөө дараагийн зун гинт нэг өдөр залгаад хата машин барьж чадах шүү гэж шүү. За. Оо чи чадлагүй яах вэ? Би ч нөгөө машин тэрэгчгүй хөрх ядар сайн юм байсан юм уу тэгч. Тэгвэл чинь та хоёрыг нэг машин бариад өгөөч л гэж. Оо тэглгүй яах вэ гэж гүг очсон чинь нэг юм хоёр алгатаа нэг RAV 4 бид штэ. Цэнкэр найзах нь байсан юм уу, эгчиг нь байсан юм уу? Та энийг ингээ унаад манай байрны гадаа тавиад өгч юм өгч манай их чинь шоудер моудад. Тэгэл нөгөө машинаа унж аваад байрны гадаа авшил энэ орцсон. Тэгэл жоохон уулзалт юм бол орчлоо. Тэгэл за гэж тэгсэн. Маргааш дахиад залгаж шүү. За. Яасан мэдөө гэсэн чинь хата нөгөө машинаа бариад хоёулаа шил лагер явчихад ирээ. За гэж шүү. За зам нэгсээд шүү дээ. Яг тэр үнэхээр амар ажилттай байсан юм аа. Яг тэр лагер бол үнэхээр битэрийн бас хайрын те торгон мөчлөө. Тэгээ лагер ороод анх ханыхаа ээжтэй танилцчихлаа. Тэгээ буцаж явах цаанд одоо нэг үйл явдлаас нэг асар удаан явахгүй юу? Аа. Шууд гişүү орчим аваш гэлтрээ албаар гэлтрээ яриамаараа өдөө жоохон байж байгаа наллаа шүү. Тэрний
Тийм шүү. Тэгээд байрны гадаач нэг мэдчихлээ ирчих. Тэгээд үнсэлт бодсон те. Биш нөө айгу нөгөө хурч чаддгүй байлаа шүү дээ. Айгу сайн хайртай болохоор нөгөө шууд ерөөсөө ингээд халдаж чаддгүй юм байлаа шүү дээ. Зөөлөгч. Гарынч баг барьж чадахгүй те. Түүнээс биш бас баргийн оо. Тэгээ би жижиг тэгж боддогсэн шүү дээ. Хойд ингээд нэг жил уулзчаал тэгээ намайг ерөөсөө үнсэн энэ гэдгүү заяа. Үнсэлмэл гэдгийгсэн шүү. Тэгэл ингэж мэгэл миний гар марыг нэг ингэж мэгэл нэг барьж мэрдгүү. Тэг би гайхаад энэ злөө ямар сонин злөө вэ? Залуу яг тэгж бодлоо тэгээд. Окей, нэг жил уулзчаад үнсэн гэж болно шүү дээ. Ихтэй үчин гэх юм бол бас ингээд би ч юм бас өөрөө ингээ гайг байгаад байгаа шүү дээ. Тэгээд үнсэн нь шүү дээ явуулнаа. Үнсэлмэл байсан байгаа. Би ингээд энэ залуус л эмхтэн хүн сониод. Яа надад уулзаад байгаа юм бол тэгээд би явсаар байгаа тактика зөв ашигласаар байгаад бараг л над руу нэлээд төхөөд гид бас алуулчихгүй би. Дахиад ямар хийцэн бэ? Гид алуу болоо. Тэгээд би нөө можгооргоо залгаал яанаас та нөө тэгшээшин саллаа. Өргөчсөн юм уу битэр чинь. Боллоо гэж хамгийн сүүлийн боломж гэж юм хэвээр гээд би ч нөө эстрадын дүүнэрийг суглуулаад одоо камертай хоёрын замбал гарав гээд яг миний нөгөө нэг айгу хайртай нэг одоо гарын дүү гэж үдэг шүү дээ. Хамтдаа ингээд байнг байж идэг тэр дүү мүү одоо өөр ч одоо манай можхон алдарт. Яг нэг хайрын зүүч бид нар нэг 10 нийлээд завг хүний доор нэг гал асахаар. За. байрны доор гэж өгөний доор. Өгөний доор. Өгөний байрны доор одоо зүрх Байрны гадаа. зүрх асахаар шийдвэ. Тэр чинь нөгөө уучлалт гоох эсцэн юм л да. Эсцэн гэдэг. Тэгэл явсараа магаал нөгөө нэг зайсан толгой дээр хамгийн сүүл тэр төлөвлөгөөч явсараа зайсан дээр гараад доошо харангуутал юм уушлаарай гэсэн тийм гал байсан байхгүй. Тэрийн сүүлдээ явсараа байгаа жижигхэн байрны гадаа зүрх болсон. Тэгээд тэрэн дээр нь үрт саваачаад шар цавуугаар асгаад масгаад тэгээд бид нар чинь бодолцаар магаад тэр хооронд нь FM-с тэгшээрөө залгаад аван гутал шууд хөгжим яваад if I гэл witness-ний дуу явна гэл амар төлөвлөсөн байсан яг хачир дээрээ бүх юм оронгороо. бүх юм оронгороо ирэхгүй юу. Зүрх асаах гад байдаг. Энэ хүн чинь FM-ээ сонсдгоо. Байна уу FM-ээ сонсож чинь сонсоогүй байна. Чи аль бүр сүлдээ утсан салчтий. Гэрнэ можхоо манай можхоо шиг гэрлүүн гүйж ороод аль мэд утсан асаагаад чи одоо. Тэгээ чи дээрээс нь чи FM-ээ асаа гэж. Тэгээ бүр хүчээр асаалгаад. Тэгээ чи цонхороо хар гэж байгаа. FM-с одоо сонхороо. Тэгээ уцааж асаагаад FM-ээс асаасан чинь дуунч талаасаа яваад факка цонхороо асч тал нь асчихсан юм байна. Тэгээ би Энэ хаалга тагшаад тэгээ би цонхор. Тэгээ би хаалганы гадаа хамгийн гол амьд цэцэг өрцөө. Уучлаарай гэж агч байгаа байхгүй. Тэгсэн чинь наач гарч ирсэн л. Ахман дээ ахман. Яа. Наад зүрх чинь тал асаад байна. Дуу чинь тал яваад байна. Тэ таа одоо болоо ингээ явчихаа гэдэг нь аа. Аха. Би ч нөө за ядаж энэ цэцгийг авчихаа өгсөн. Тэгээд надад нэг найдлага төрүүлсэн юм нь юу вэ гэхээр эднийх 9 дахь хүртлөө 8 дахь хүртлөө. Тэгээд дэшээ явжсэн чинь манай нөө зүрх сэтгэлээс чинь хармын яваагүй гэдэг үү штэ. Очлт гоох юм. Тэр дол эдний гэрт хадаад байдیں۔ Хаалганыхаа цаанал чанга тавьсан. Тэрэнд нэг найдлага тавихгүй би. За энийг сонсч чинь барыг наа уучлчлаа да. Амар урч гарч ирээд уучлаарайхаа баяртай гэдэг. Тэгээ би буцаад айгүй тийм сэтгэл гондуухан гараад ирсэн чинь нөгөө манай можхон дүүнэр мөн за яасаа ах гэж хэлсэн чинь. Ахгүй яахгүй. Таарт баярлаа би ганцаараа баймаар байна. Тэгээд ганцаараа сууж руу алхаж байж үлээ. Тэгээд өөрөө иргээд ирсэн тий. Түнсэл нээр өөрөө иргээд ирсэн. Тэгэл бүтээр чинь нэг тиймэрхүү түүхтэй байсаран байгаа л би бол ер нь хөөцөлсөн стой маркетинг менежментийн хувьд яавал энэ миний төлөө Сүүл нөгөө нэг балхажаахын нөгөө нэг хайрын түүх гэдэг дуу ш тэ. Тэр дуу болохоор битэрийн саяны цэцэрлэгийн суусан гадаад таарлалтаас өмнө битэр нэмэн дотор таарлцсан байхгүй. Тэгээ би ангийнхаа охтуудтай хоол идээ суужсэн чинь жижиг бас нэг юм хідэн залуу малуутай ижсэн. Тэгээ тэнгүүтээ ингээд байсгал ингээд хараад байсан байхгүй юу? Наа ингээд хараас тэг би яаж харсан яа? Энэ ах намайг яг ингээд баймаа хараад байгаа юм бол гэж бодоод
Тэгэл намайг харж ин да. Мэдчихэл тэгээд ингээд найзтайгаа ингээд юм яриад байжсэн чинь жижиг хуржснаа. Ахын дэ энэ шүлгийг уншаад үзээч гэд нэг юм цаас өгсөн байхгүй надад шүлэг бичсэн цаас. Тэгээ би тэрийг за гэд уншаад үзнэ гэчээ тэгээ уншиж үзчихээд гоё юм уу гэдсэн чинь гоё юм байна гэл. Тэгээд за чам зориулж үзсэн шүү гэл. Тэгэхгүй таныг таньж мэдэхгүй шүү дээ. Яг жижиг ах махал гэж мэднэ. Тэгэл за баярлаа гэл. Тэгэл би тэрийг ингээд төрөвчөндөө ингээд амар нуглаад ингээд тухайд ингээд төрөвчөндөө хийцэн зэ. Тэгээ тэрийгээ сая хүүхдээ бүр бараг төрчөөд хитэн сартай байхт нэлээ. Жижигний надаас ингээл хэдэн өдөр ингээл шаналаа суугацсахгүй жижиг шүн мөн ингээл ай сонсоол ингээл юм бодоод тий чи юу игээд байгаа гэж чи харин балхаахын тоглолтлох гээд энэ аян дээр нь шүлэг өчг гээд байна гэдгсэн чи надаа нэг шүлэг байгаа чи тэрийг унших уу гэдгсэн чи тэгэл да гаргаад ир гэдгсэн чи надад дээр шигжсэн шүлэг чи 8 оны шүлгийг 4 жилийн дараа гаргаж ирсэн. Тэгээд тэр шүлгээд жижиг гаргаж ирчихэд яг болох юм байна гээд тэгээд тэр дунд тэр аян дээр нь яг таарад тэгээд одоо сая хайрын түүх гэдэг дууссан ш тий. Түүх их байна. Гоё юм аа. Эмэгтэй хүн эрдний шигтгээ хоёр жижигхэн багдсан маа да чамин. Айда. Чамин байдаг гэж тийм ээ. Зарим хүмүүс тэгэл өндөр биетэй тэгэл урт төлтэй бол ингээл сайхан хүүхэн ингээл нүд алтан тий. Биш нэ өндөр хүний ажилтай. Тэгээд ер нь бол яг жижигийн хувьд бол таны хувьд ер нь гоо үзэсгэлэнгийн талаар хэмжүүр ямар байдаг вэ? Мэдээж эмэгтэй хүнээс төрсэн хүний хувьд дээрэс нь би ч өөрөө арамантик хүний хувьд яг наа хөхтэй чинь би санал нийлдэг. За би өөрөө ч энэ ээс харьцмарын холбооны тэргүүн жижигхэн биетэй хүмүүсийг миний хайр ч өөрөө их жижигхэн тий бид гурав ч өөрөө ч жижигхэн бид гурав ч хэмнэлттэй гэр бүл болчтой дөө. Гоо сайхан гэдэг бол ертөнцийг аврах тойл юм гэж нэг алдaltaй хүн хэлсэн байдаг. Ядчил одоо ингэ сахал оруулаа, авлаа, үсийг жоох янзлаа. Цаанаасаа нэг юм гой очдөг те. Үсээ засуулаад гэдэг шиг л те машиныг угаагаад гэдэг шиг л юм эмхтөөний гоо сайхан ертөнцийн дэлхийг аварч одоо өөрчилж ялгаагүй уран бүтээл дээрч тэр хожим бичсэн шүлгэнүүдээ эргээд харахад айгүй хэмхтэй өнөө магтан дуусан байна те. Мотив хамтлагийн уран бүтээлүүд ч тэр зөвхөн чимэн ганцхан цасан бороо гой охин ч юм уу те. Only дандаа л эмхтэй хүнд зориулж бичсэн юм уран бүтээлүүд байдгийн байна. Тийм болохоор энэ гоо үсгэлэн гэдэг бол агуу зүйл шүү. Тэр зүйлээр бол ер нь баргийн зүйлийг бол солишгүй те. Чамда ганцхан чамда баран сары үсийн цагуу битгий нуугдаач нар минь чи Технолэн сара нүдний хэнсан битгий гонеглаач хайр минь чи чамда би дуулж өгье хайртай гэдгээ амлая дараа цэжний минь цаа хайр чи зүрхэнд минь байгаа чамрын амьдрал минь гонелаа хайргүй үлмэс минь ууса чамрын амьдрал минь ганцаардаа хайргүй үлмэс минь тогтохгүй нэ хайр чамда бүхнээ зориулъя хайр минь ганцхан чамда
оддыг бүдөрүүлэн битгий сарнаач сар минь чи санах ганцаараа сэтгэлийнхээ цаа битгий шиврэж зүрх минь чи чамдаа би үгээ хий ганцхан чамдаа амлый чамаа тэрийг өдөр бүрийн цаа хайр чи зүрхэнд үрд байгаа чамгүй амьдрал минь гонёла хайр ölmüs minь olsa чамгүй амьдрал минь ганцаараа хайргүй ölmüs minь тогтохгүй чамгүй амьдрал минь гонёла хайргүй ölmüs minь olsa чамгүй амьдрал минь ганцаараа хайргүй ölmüs minь тогтохгүй хайр чамда бүхнээ зориулъя хайр минь ганцхан чамда Нэвтрүүлгийг дэмжигч Элеганс салон танд гоо сайхныг бэлгэлье. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Тамир Holiday Center таны 5 тухыг эрхэмлэнэ. Тэгшээгийн хувьд эрэгтэй хүнийг ямар байх нь чухал гэж боддог вэ? Одоо гадаад үзэмж те зан харилцаа ч юм уу сэтгэл санаа нь тийм ингээл ятдаг штэ. Эрэгтэй хүн яг би бол одоо өмнө жижигээс хэвээ уучраагүй байхдаа ч юм уу ингэж ерөөд бол бидний үеийн жоохон хөгтүүд чинь хөрх мөрхөн гэж ярьдэн штэ гоё залуу. Царилэг мэрэлэг гэж. Царайлаг жаалаа. Тэгж мэгэл явдаг гэсэн. Гэхдээ хүнийг хүнд хайртай болчихлоор одоо тэр хүн тэгээд ингээд одоо янз бүр ингээд нэг амар муухай царайтай хүмүүнд ингээд амар гүнжмж дурлцсан те амар муухай охин мохонд амар гоё залуу малаа дурлцсан ингээд үлгэр киноноо зөндөө байдаг штэ. Тэгэхээр хайр гэдэг чинь болохоор зүгээр л хүнд дурлахаар хүний бүх юмыг хүлээн зөвшөөрч чадна гэдэг нь болохоор хайр гэдэг юм шиг байна. Тэнгүүд болохоор би болохоор ингээд жижигэд амар дасаж дурлсан байхгүй юу. Ингээд анх ингээд бүх юмд нь дасаж ирээл те ингээд тэгээд сүлд нь ингээд хайртай болоод ч юм уу. Тэнгүүд одоо болохоор би эрэгтэй хүн гэдэг бол зүгээр маш хүнлэг байх ёстой л гэж боддог. Ер нь хүнийг хүндэлж чаддаг, ямарваа нэг юмд хүлээцтэй хандаж чаддаг те ямарваа нэг юмд буулт хийж чаддаг. Юмд дуурахгүй байж чаддаг. Ерөнхийдөө нэг юм намблаг хүлээцтэй байхад л эр хүний бол ямар ч сайхан залуугаас илүү тэр эр хүнийг тэр зам чанар бол чимж чадна гэж би бол бодож байна. За ингээд хайрлаа, дурлалцлаа. Хайртай хүнийгээ гэргийгээ болгож авлаа. Хайр дундаас дахиад нэг хайр төрүүллээ, тийм ээ? Яг тэр үе Европт явж исэн гэлөө жижигээ. Тийш үү. Тэгээ яг уцаар ингээд яриад Намайг яг тэр мэдрэмж хэр байсан? Уйлсан шүү дээ. Эхлээд нэг уйлсан. би чамайг хуурсан гээ. Хоёр уйлсан намайг. Охинтой болчтой би бүр хараа. Сонины юм да яхаагаар харсан хүү байсан байж яахаар охин төрчтэй юм бол гээд. Гайхсан нь уйлаад байгаа байхгүй. Тэгсэн чинь 4 сарын нэгэнд намайг мань хүн. Хоохгүй юу? Тэр хүмүүст хүмүүс те. Бас нэг яг тийм дээдэг байх л та тий. Бас тоглоод төрж байж бас тэрийн хамт тоглоод өгч идэг. Европ руу 4 сарын 2-нд залгасан чинь хараа би төрчлөө гэдэг байхгүй юу?
Хүүшээ тийм үү гэл тэгээд шууд л итгэж байгаа юм ч угсаа. Тийш тэг. Тэгээд цаана хүүхэд мөгөд дуурал те. Хүү хайраа гэл ингэсэн чинь хайраа би охинтой болсон гэж ад те. Тэгэл бүр ингэ сонирн бол за Чин жижиг гэхдээ ингээ нөгөө амар хүүтэй л гэж ярьдагсан байхгүй маа чи. Тэгээд би охинтой болоо гэжсэн чинь ингээ амар хөөрхөн хүлээжсэн. Тийм үү ямар гоё юм баярлаа гэл би тэгээд дотроо инээд. Я манай ихчтэй хамтдаа ээжсэн байхгүй. Хойлоо хоори яад гэх. хугацаанаас өмнө төрчтэй гэдэг байхгүй. 4 сарын 8 төрсөн л доо манай хүүхд. Тэгэл 4 сарын 2-нд тэгж тоглоод 2 өөлөлдсөн шүү дээ. Гээл нэг компьютерээр зургийг харсан л улаасан нэг юм. Хүнүү юу эмэл нэг юм л бас тэгэл амар гоё мэдрэмж төрт юм. Лав болно гэдэг бол Эмэгтэй хүн ихнэр болох одоо ээж болох ихнэр болохоос одоо шал өөр мэдрэмж гэж би бодож байна. Тэгээд анх ээж болоод амар гоё мэдрэмж төрдөг штеп сэтгэл хөдлөл тэр мэдрэмжүүдийг хэрхэн илэрчээсэн яаж сэтгэл хөдлөжсэн тухайгаа яриад Ер нь л гэдэг нөө амар яг ганцаараа байсан яг тэр үед нөө ганцаараа байсан болохоор ерөнхийдөө надад их аягүй амар байсан л та. Тэгээд би юу юуг ч мэдгүй ингээл яах юм бол ийх юм бол гэж итэл тэгэл болол өнгөрчтэй мөлий. Яг ээж болчоод ээж бол ингээ хүүхдээ ингээл гаргачаал ингээл тэрэл ээж ахтлаа тэг мэдгүй яг тухайн үед нэг тийм амар би ээж болчлоо гэж би нэг амар тийм юм ерөөсөө гэж бодож чадаагүй ш. Тэгэл за одоо ингэстэй гэж ойлаагүй. амар хайр. Би Манай их чарн аа бүр ингээд амар гайхаад би ерөөсөө би шууд хараад би зүгээр ингээд тэгээд би ингээд төрчөөл ихчээсээ тэгээд одоо болцсон уу гэж асуусан гэсэн. Болцсон гэд тэгээд цацаг. Тэгээд ингээд уйлж муулах гэхээр ингээд нэг тийм мэдгүй нэг юм амар шокны байдалтай байсан юм шиг байгаа. Ингээд юугаач мэдгүй уучраач ойлгохгүй. болцсон улаан юм. Би ингээд нэг сэтгэл хөдлөл мөдлөлч ингээд нэг юм яг тухайд бол надад ингээд амар уйлж мөлөл нэг амар би ерөөсөө тгээгүй ш. Жижиг сошиал медиагаар сайн аав гэл нэг хэсэг зураг мураг ингээл гараал хүүгээс салхилуулж ийн энэ гэл тэрийг үзсэн үү? Үгүй. Сайт майт бичсэн ингээл Эхнэртэй их сүрпризтэй. сайн аав одоо яг залуучуудад дундаа одоо ингээд үлгэр дуурайл болгож байна ингэргээл ер нь яг гэр бүл дээр засуулах цаг хэр их гардаг уу? Нөө залмаас эцэг кинон дэр гэр бүлдээ цаг зарцуулж байгаа юу гэж зарцуулж байгаа гэсэн. Чи төөлж инхээр хүн гэлдэг шүү дээ. Гэр бүлдээ аль болох цаг зарцуулахыг эрмэлздэг. Мэдээж урлагийн хоёулаа урлагийн хүн ялангуяа нөө урлагийн ажил гэдэг чинь цаггүй, наргүй тэ нэг бодлын их сайхан ажил юм шиг хэрнээ нэг бодлын их даргаатай хэцүү ажил. Айгүй амархан зүр энгийн үний нүдээр харахад ингээл болоод нэг л дахиад нохоо гахаа шууны мах эзэн л хүмүүстэй баян сэтгэлээ амьдардаг гэж зарим хүмүүс боддог юм шиг байгаа. Зарим хүмүүс бол их л хол бараг тасарсан амьтдал гэж боддог юм шиг. Гэвч хачир дээрээ бол энэ урлаг гэдэг маань өөрөө их тийм нарийн юм л да. Зохицуулна гэдэг бол миний хувьд бол хэцүүч зүйл их байдаг. Хаяа шантармаарч юм шиг хаяа бас нөгөө урлагийн хүч зөөлөн байдаг шүү дээ. Хаяа бас нэг ганцаараа ганц нэг нулимс тусаах үе ч юм уу амьдрал дүүс тохиолдох уу те. Тэр болгон дээр ихтгэлцэл сайхан ханьман тэгээд сайхан хүүгээ харж тайвширдаг да. Айлын том гэдэг утгаараа маань нөхөр чи ингээд жоох юм энэ чи ингэдэг байхгүй юм байдгүй энэ тийм байдаг гэдэг ерөөхдөө тийм ийс надад ч бас яаж ч мэдгүй юм уу бас л амар их байх юм тэгээд ингэдэг байхгүй юм байдаг гэж ерөөхдөө бас жоохон ярина Жижиг хувьд хамтлагийн ахлагч за тэгээд сайн хань байж чадж байна бас бидний үеийн залуучууд дундаа бас үлгэрлэн дуурайлан үзүүл бас хүмүүсийн нэг гэж бол бодож байна. За тэгээд мэдээж хажуугаар нь бас бизнес эрхэлдэг. Тийм ээ бас гайгүй. Сайн бизнесмен гэж бас бид нар бол бас сонсдог, уншдаг. Тийм ээ. Яг ингээд гэр бүлийнхээ хүрээнд, найз нөхдийнхөө хүрээнд, хайртай хүмүүсийн хүрээнд одоо нэг гоц гойд тийм ээ. За манай жижиг ах бол мундаг шүү. Миний ах юм бол надад тусалдаг тий. Гэр бүлд хүрээндээ бол жижиг ах минь хамаатан дундаа бас жижиг ах минь гэл тий. Манай жижигэд юу нэ асуудал шийдэж юм. Ер нь хайртай хүмүүсийнхээ яг энэ мундаг ер нь ингээл одоо түрүүн залмаас эцэг кино ярьлаа шүү тийм ээ. Яг тэрэн шиг ингээ байна гэдэг тэр хариуцлагыг юу өөрөө юу гэж боддог.
Би яг тийм байхыг л аюул хүсдэг. Яг тийм байх юу? Тийм яваанда тийм болох болно л доо. Яг тэгвэл би өрхтлгоос нь эцэг хүн болчлоо. Дээрээс нь айлын том хүүхэд гэдэг чинь та нар маань ч гэсэн ахтай ихтэй бол мэдж байгаа хариуцлагатай байдаг. Дүүнэр нь ахыгаа харж тэ гिचигээ харж явдаг. Тэгээд ах нь дүүнэрийгээ баан харж ах хэвээр. Яаж юм мэдүү дандаа эргэж хар сэтгэл санаа тавьж ах хэвээр. Дээрээс нь айлын том хүүхэд байна гэдэг гэр бүл рүүгээ өнгөж аав ээж маань эрүүл мэндийн ааж юм тэ. Би энэ яаж байгаа одоо ер нь хариуцлага бол маш толгойд бол бодогддог. Дээрээс нь хамтлагийг гой байчаасаа миний хамтлагийн анхаагийн амьдрал сайнагийн гамбагийн ганцхан би биш. Миний цаана 3 гишүүн ба 3 гишүүний маань цаана эхнэрүүд нь хүүхдүүдтэйгээ байгаа тий. Энэ бүгд бол бас ахлагч гэдэг хүний нэг үүргийг үрээд явахад бас ер нь бодогддог л доо. Тийм байлаагээд юм болгонд өөрийгөө авчнэл заах биш тий. Маш гоё бодож бас нэг найз нөхдөд алтхат нь хэлж онохт нь гоё энэ ч болж ийн гэдэг нь урамшуулж тий. Нэг тийм гоё багна. Хэнцэрч биш, чамж биш бат бүх багна гэдэг шин. Тийм багс юм лөө гэж. Бяцхан хүүдээ хин гэж нэр өгсөн бэ? Хин нэрийг өгсөн бэ? Европод аа болоод би ер нь дотор ботсон давхаж явда. Хүүдээ нэг их шиг гэх нэр өгнө гэж бодсон байсан аахгүй. Их шиг. ЭГШИГ тэ их шиг байдаг нэр. Дээрээс нь би урлын нэр өгнө бодсон. Хандаа хэлэг байсан байхгүй. Тэгээ би ирээл их шиг гэж үгээгээд миний нэг хайрлж хүндэлж явдаг мундаг багш маань байдیں۔ Тарвлан хэдийн хамлаа марин бол гээд. Тэгээ их нартайгаа хүүгээ тэрээд багш дээр очиод тэгээ их шиг гэж нэр өгч байгаа маа гээд. Тэгээ нэрээ арамнаал болох гэсэн чинь багш маань тэгж хэлсэн. Ер нь залуу гэр бүлүүд залуу асууд хүүхдэд нэр өгч байгаа бол Монгол хүн л бол бас энийг бодолцох хэрэгтэй юм байна лээ. Ялангуяа эр хүний нэр бол ганцхан их шиг байх Хоёр юм аа. үедээ байх. Хоёр үедээ байх юм аа. За их шигэ гэж дуудаж болох боловч урталт нь бат их шиг ч юм уу. Төмөр их шиг ч юм уу те. Одоо яраа их шиг ч юм уу. Төгс их шиг ч юм уу. Ийм нэг юм баттгсан энэ одоо чинь намайг Эрдэнэ 2 гэдэг энэ хамгаалт нь Эрдэнэ байдаг ч юм уу те. Одоо бат төмөр гэдэг нь одоо батн ч юм уу те. Ингээд эр хүний тэргээр явдаг юм байна л да. Амьдрал ингээд амьдрал тэргүүд эр хүн нөгөө нэг хаан байдаг гэж ярьдаг штэ. Тийм болохоор ингээд урталтан заавал нэг байх хэрэгтэй гэдэг. Тэгээ манай эхнэр болохоор төгс их шиг гэдэг нэрийг сонголоо. Би яруу их шиг гэдэг нэрийг сонгоод ээлнэр аав нарын бариад Их шиг ням. их шиг ням гэж. Одоо дээр үе нэг тийм дээр үе нөгөө гариг оруулж ирж байгаа юм л да. Ням гариг төрсөн. Яаж их шиг даваа гэж юм бэ? Тэгээд энэ гурван нэрийг ингээд багш маань үзчихээд яруу их шиг гэж нэрийг өгсөн бохоггүй. Тэгээ миний үг одоо яруу их шиг гэдэг. Эрдэнэ 2 яруу их шиг. Миний гоо чи бодон дууралаа. Удаан ингээд гэртээ нэг хэдэн цаг маг яг хойлох намайснаа байхаараа сүүл рүү чихрүү хатаа. Толгоо молгоо ингээд өвдөд байгаа юм чи. Тэр одоо нэрнээс болж гинөө яаж юм бэ? Тэр Тэгтээ бас Темка манай продакшн захирал Темка ах чинь бас багт аим нарих болоотой байсан. Бид нөө баргээд явж байхдаа бас ярихгүй манай хөхт аим нарих болоотой. Яана энэ одоо бүдүүрх байгаа маа гэж ярьжсэн чинь ахнаас багтаас аим нарих болоотой байсан байсан. Зүгээрээ наач таврагдсан бүдүүн болдог гэж. Тэгэхээр надад тэгэл тайвшраа санаа. яг нэг өнгөн дээр бүр ингээд бодоод үзтээ. 3 дугаар хатан за 2 дугаар хатан С тэгээ 3 дугаар хатан до ре мэ хавцаа ингээд хүний чихэндээ ордод өгдөг шүү дээ. Би ч хүрдгүй тэрийг дуурч. Өө мен харахаараа заримдаа заасан биш. Ингээ бүдүү яар гэж заасан байсан нөгөө. Тэгээд төгөлдөр ууран дээр ингээд очиод дандаа дээд өнгө дараад байгаа. Тэрийг учиртай шүү. Тэ? Манай хот нэг юм дуулах гэдэг юм аа. Дээд өнгө дараад байгаа, доод өнгө дарахгүй. Доод өнгө баба гэдэг. Баба юм. Муухай дуурдаг. Баба гэдэг. Дээд өнгө дуурай. Урлагийн гэр бүл тэгэхээр мэдээж баяр ёслолын үеэр завгуул байдаг баг. За мэдээж одоо шинэ жил гэдэг бол ер нь гэр бүлийн тий хамаа цаднараа аав ээжтэйгээ ер нь бол айлуулах хүмүүс цуг байхыг боддог. Хоёрын үед ер нь шинэ жилийн баяр хэрхэн өнгөрдөг вэ? Ер нь яг ингээд хамтдаа шинэ жилээ гаргаж байна уу?
шинэ жилийг хэрхэн ухтаж авдаг танаа гэр бүлөө? 14, 13, 12, 11 битэр ч одоо нэг гэрт ороод 3 жил, 4 жил болж байгаа юм байна те. Яг одоо албан ёсоор Албан ёсоор. тий. Албан ёсоор яг одоо ингэж тэгээд ерөөсөө ухтаж эхэлсэнтэй те. Хоёулаа болоод нэг харсан гол гэж байл. Тэгээд одоо энэ жил ер нь бол тэгээ шинэ жилийг би бол их олол багтах дуртай. Аль болох л ингээл найз нөхдөндөө очиод гаргачихъя те. Тэрнээр тэр санал төрнөө. Хараа явчихъя л да, гарчихъя л да. Үгүй гуруулаа гаргачихъя гэж ингээл. Гэтэ ер нь одоо гуруулаа гарах баха энэ жил бол те. Тэгээ маань нөхөр чинь намайг бодоод бас харцангуй их ажилтай яг шинэ жилээр ингээд ачаал байдаг. Тэгсэрнээсээ ингээд алтууртай 31-ээс 12-оос өмнө яаж иж байгаад ороод ирдэг. Тэгээ дээр бүр хоёлоо нэг жирэмсэн бахта би нөгөө жирэмсэн. Тэгээ талбай дээр дуулчаад гэрлүүгөө явах гэсэн чи 12 цагт амжаагүй те. тийм шүү дээ. Төгчрээ замдаа өрөө. Яг амарцаа орж иж илээ. Ямар ч машинд бол гаргаагүй юм байна тийм ээ. Түрүү жил жишээ нь би Өвлийн өгөн болж ирсэн. шинэ жилийн бид хоёрын бас нэг түрүү жилийн нэг маргаантай хөвгөлтэй түүхээ би гид алуулцдаг байхгүй би сүрприз барих гамханда гид алуу өгний ууц үзээ ороод ирсэн Би чинь ингээд хоол хайч хийж байгаа өгнөө загнаа явчихдаг. Тал зүргасаад өвлийн өгмөд бол ирсэн чи юу? Тэгээ нэг ууртаа уургуун 3 юм зурд оруулчихсан. Тэгээд тэгсэн чи маань хүртэн жижиг юмс амар юм хүний амар хүний төлөө зөө тэгээ ингээд надад өөрөө хэрэгтэй гэж тэнд хүн туслаа яваад өгч. Тэгээд ингээд Найз нарынхаараа өгөн болж би байгаа. гэхдээ юм хийгээ амжихгүй ингээд байсан чи одоохон би хүнээс юм авчиад ирээгээ гараа явчихгуудаа 2 цаг мэгч хэртээ алуулцдаг хөө. Тэгээ залгаадсан чи уцаахгүй тэгээ гайхаа бүр оор хөрч байжсэн чи хаалгадаг шүү өгөн болсон шүү. Өгөн гэж урдаа цагнаа тас үтэштэй гэх. Өгөн орж хэрэгтэй байгаа юм шиг байна. Өгнөд нэг сюрприз өрөөд нэг өвлийн өгмөд орсон. Цан хөөрөг татуулсан цас мөс нэгээд орж ирсэн чи хайчвал чи имээгээд Бид нэг амар ч урлаа болтий. тэр жоохон за дугаа гээд. Дугаа гээд ингээ энэ та загнагт ээшээ хөөргөө яваад байгаа. Яа, түр бэчээ сэт. Тэгшээс нэг асуулт асуумаар л да. Эр нөхрий чинь ямар зан чанар илүү чамайг татсан бэ? Одоо өөрт чинь энэ яг миний зайны хань мөн гэд бодогдуулдаг ямар зан чанар ямар үед байдаг вэ? Нөгөө маа жижигэг угаасаа ер нь хүмүүс бүгдээрээ л мэднэ л дээ айгу хөдөлмөрчтэй хөдөлгөөнтэй гэдгийг нь тэгээ манай ээж надад хэлэхгүй энэ жижиг бүр охтын нөхөр ороод гараад ирчих чадна гэдэг. Манай нөхөрт бол ерөөсөө би ерөөсөө хизээч ямар нэгэн юмн дээр жижигэд ингээд эргэлддэг байхгүй ингээд би жижигээд ингээд жижигэд хилцсэн ч юм уу ингээд ийм юм те гэдэг ингэ чинь тэгээд жижигэд юу ч бүтээждэг тэр утгаараа ч юм уу одоо найз нөхөд те эргэн тойрон гэр орныхан хамаатан саднууд дээр жижигэд ингээд амар найддаг ч юм уу те хизээч жижигэд ингээд хилцэн байхад ч юм уу жижигээс ингэсэн байхад ямар нэгэн байдлаар асуудал гардггүй те ямар үнэхээр найдвартай бөгөөд амар хөдөлмөрч чадахгүй юм гэж юу нь бол байхгүй л гэж би боддог шүү дээ. Тэгээ олон нийтийн урайсан за тэгэл одоо бол тэгэл хандивын тоглолтууд их болдог болж тийм ээ. Одоо ер нь сошиал медиа хөгжснөөс хойш ингээл ер нь тиймч газар ийм тэрнээ те. Тэгээ энэ сайн үйл сайн хэр оролцож жижиг. Зөндөө оролцсон байх. Одоо хамгийн сүүлд сая фэйсбүүкээр л ихэд залавтай юм шиг гэж хэлсэн дуучлаарай. Яг одоо би нөгөө туслах ёстой юм шиг бас зарим нэг хүмүүс хитрхи ингэж нөгөө аашилдаг. Тэр ч утгаараа хүлээж авах ёстой юм шиг. Одоо тэрийг бид нар авдаг болчих тий. Нэг талдаа өрөөсгөж нөгөө талдаа тэр тэргүүл энэ буйны үйл тэр тэргүүл тэрийг үнэн үү гол нь үнэн байх хэрэгтэй байхгүй. Үнэн өвдөлт тий. Үнэн сэтгэлээсээ гансарж байгаа. Үнэхээр тэр хүн сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй байгаа. Үнэхээр тэр хүүхэд үнэхээр тэр зүрхэн цорхоо байна уу тий. Зүрх цорхоогд аяг төрж ийн гэж. Яг үнэн үү гэдгийг гацгүй тэрийг л ганцхан асуултаар мэдээд
Тэр үнэн байвал туслах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр дэргүүл би тайзнаас ард түмнийг баярлуулах кайф өгөх те нулимс инээд хөөр энийг өгөх ийм л мэрэгжил. Ширээний ард суугаад бичиг сас хөтөлж данс тооцоо хөтэлдэг Бяцлан бодогчийн мэрэгчлэл миний мэрэгжил тайзан дээрээс хүнд жаргал зовлон ийм л юм хайрладаг миний мэрэгжил учраас гацгүй тэр үнэн буйны ажил бол тэнд оролцох хэрэгтэй. Тэрэн дээр бол би ерөөсөө ч хаашаа суудаг. Чинсгэл зүйц одоо өдөр ток шоу нэвтрүүлэг маань үргэлжилж байна үзэгчтэй. За. Энэ жижигэн маань их нэртэй үргэлж сюрприз барьдаг тийм романтик залуу юм шиг санагддаг. Романтик тэр тал зүрх мөрөгтэй холбоотой одоо олон түүхүүд бид нар ярьлаа шүү дээ тийм ээ. Тэр одоо ингээд 5 6 жил болж байна тий. Нэг гэрт ороод 3 4 жил болж байна. Юу н хэр болдож байна. Романтик тэр зүйлсүүд хэр их гарч байна. Сэтгэл хөдлөл тийм ээ. Тэгшээ. Окгүй юу н яаж вэ? Шууд асуудал байгаа шүү. Тий хараа. Сүүлийн баг хитэн сар марч зүйл битэр чи баг уулзах ч завгүй заримдаа өдрүүд өнгөрдөг тийм. Сайн байна уу? Орондоо тарлж явал. Ер нь романтик жил жоохон яасан. Хаштагцсан. Ер нь зүгээр яг гэтээ би дотроо бодож явдаг л да. Эсэнд сайхан баярын нэвтрүүлэг дээр хандаа хэлчихье те. Сайн нэг хайраар дутааж байгаа бол уучлаарай. Яагаад тэгэхээр ойлгож байгаа бас мэдэрж байгаа гэж бодож байна. Цаг наргүй их ажилтай юмаа бид чинь бас их те. Одоо ялангуяа шинэ жилээр бит хоёр ховор таарах бах те. Он гарах тэр агшин хүртэл бит хоёр ховор таарах бах. Тэгээд он гараад манай амтлагч нь тоглолттой гэж байгаа бас цэцэг байлаа те. Сайхан үг байлаа, үнсэлт байлаа, тэрэлт байлаа. Тэгээд тэр гоё бэлгэлт энэ зүйлүүд их ховорддаг юм байна. Амьдрал яг ингээд босоод ирэхээрээ бодогдох зүйлүүд их болоод ирэхээрээ яг өнөөдөр нэг үгэлэхэд залуу гэр бүл бит хоёр аарсаар асуудлууд бол мэдээж их байна. Заавал энэ баярын өдөр тэр бүгдийг яриад явах уу. Гэхдээ энэ бүгд нуруунд дээрээс нэгэнт хөнгөрсний дараа тэр романтик зүйл хүссэн үсэг надаас гарна. Би угаасаа амар романтик шүхрээр бох үү. Гэнт нэг өдөр утсан салгаад алга болох нь шүү дээ наам чи. Гэнт ханаас гарч ирэх одоо тий. Гэнт нэг өдөр харин тий шүхрээр бох үү балкон дээрээ. Сүүлийн үед хоёул ер нь зүгээр хэл лаалаг болоод байгаа тий. Хэл лаалаг л болоод байгаа даа. Бага. Ер нь шүлэг бичих цаг хугацаач байхгүй болж тий. Яг хоо зүгээр энэ нэг залуу хүмүүсийн хөдөлмөрлөх нэг юмыг бүгдийг нэг өөр юм болгох цаг хугацаа гэж байдсан болоо. Жишээ нь залуу хүмүүсийн шүдний өвчин гэж хэлэх нь одоо арай хатуудах бах. Тархины бодлын оюуны бас нэг бидний бодол байр орон сууц бах. Тэ мэдээж энэ бүгдийг яаж давах уу? Одоо энэ амьдралыг яаж босгох уу? 2 байвал 3 болох уу ч юм уу те. Нэгийг яаж 2 болох уу? Нэггүй байвал яаж нэгтэй болох уу? Энэ бол гацгүй үнэн зүйл. Яавал миний ихнэр гоё хувцлах уу? Хувцтай байх уу? Яавал миний амьдрал гоё? Яавал энэ юнивэрситет төлбөр. Яавал уцсны төлбөр төлгөө гэх. Энэ бүгдийг ингэж тооцоолж явна гэдэг бол ер нь энд инээдмээр ярьж байгаа ч гэдэг энэ бол амьдрал юм билээ. Тийм амьдрал юм билээ. Тийм шүү дээ. Тийм болохоор энэ бүгдийг бүгднгийн сайхан ингээд нуруунд дээрээсээ ингээд хөнгөлөөд үүрэлтээс багсныхаа дараа бол хань нь бол бас романтик шүү дээ. Бас Нэг л өдөр салгаад алга болох нь шүү дээ тий. гэнт алга бол сайц нөгөө үлээ өрөө дээр. Зүрх хасаацсан. Одоо ингээ 2015 он тунгуудахгүй айлчтай нэрх гэж байна. 2015 оны уран бүтээл болоод ажил амьдралын за мэдээж Монголын үлс маш олон болтугай гэж хэлсэн. Энэ лугай адил одоо Монголынхон одоо гэр бүлийг нэгээр нэмээд хайр дундаасаа хайр төгөлсөн. Ер нь бол гэр бүл төлөвлөлт тийм ээ. 2015 оны уран бүтээл болоод гэр бүл төлөвлөлтийн тухай жижигэ. За миний хайр ярих хаа. За. Гэр бүл төлөвлөлт. Тэгш жаргал. За гэр бүл төлөвлөлтөө. Мөн уран бүтээлтэй. Тий. Уран бүтээл бол мэдээж одоо араасаа юу зохион байгуулалтын дагуу явж өнгөрнө. Тэгээд 2 3 тайсны уран бүтээл бас Европын орнуудаар явах төлөвлөгөөнүүд боловсруулагдсан байгаа. Тэрнийхээ дагуу мэдээж хамтлагийнхаа
эхлийнхэнтэйгээ хамт олонтойгоо ажиллая гэгээд миний хувьд бол өнгөрөх ба. Гэр бүл төлөв бэлтийн хувьд төлөв залуу гэдэг утгаараа жоохон байж байж. Нөхөдөг арснаа байж байж. Охин ботчл байгаа. Залуу улсууд бол те нас. Тийм бид нар ч одоо хүүхэд төрүүлэх хүүхэд одоо ингээл өсгөж боожуулах нас бол зөндөө биш те. Харин ингээ хоолтой байна. Хоошлуулаад байгаа. Би урагшлуулаад байгаа. Хийж бүтээх нас бол одоо мэдээж бид нар чинь залуу дээрээ юм хийгээд 30 мөч гараад ингээд одоо те одоо сайхан хийж юм хийсэн бүтээсэн зүйлийнхаа үр шимийг хүртээд хүүхдээ ингээ гаргаад сууж яхад болоод тийм. Тэг яг дундуур нь довтлогч сайн байхад болчиход үү те. Багийн тоглолцтой хараа. Тийм үстэй. Ганцаараа биш. Чи ганцаараа бол хамаагүй наатах шид явчих. Би ч өөрөө нөө довтлогч юм. Би ч өөрөө хоккейн дээр ч довтлогч байлаа. Саксны багдаач давхуулаа юм шиг. Ямар байлаа. Хөл бөмбөг дээр чи баруун жигрийн довтлогч байлаа. Хаалгач нар үйлчлэхгүй байлаа надад. Тэр одоо костюм болцоо нэг үйлчлэхгүй байлаа. Тэр би шийднэ. Мотив хамтлаг 2015 онд маш их зүйл хийх зүйл байна. Тэ ямар ч үсэн дабл цомог байна, тоглолт байна. За мөн Европын холбооны улсуудаар аялан тоглолт. Ер нь бол 15 онд хийгдэх ажил мотив хамтлагийн дөрвөн залууг мотив гэж яг хамтлаг яг өнөөдрийг хүртэл за мөн хооштой ер нь яг Монголд үлдэх одоо үлдэж байгаа хамтлагууд дундаасаа яг ямар хуу цар хүрээнд үлдэж байгаа юм бэ? Бид нар яг юу дуулсан юм бэ? 5 жил юу сурсан юм бэ? 5 жил юу бүтээсэн юм бэ? Тэгээд ер нь цаашдаа бид нар яг үлдэхгүй юу те? Рок pop урлагт. Яг энэ Камертон намтаст салхисан стрё энэ хамтлагуудын залгамж мөн үү гэдгээ бид нар тодорхойлох ийм том хэмжээний бас төслийг бид нар бодцсон байж байгаа. Тэгээ энийг бид нар маш их бэлтгэлийн дар дээр хийх болно гэдгийг бас энэ шинэ оныхоо босгон дээр та бүхэнд хэлье. Энэ бол зүгээр нэг бөхөөргөө зүгээр нэг UB Palace-ын тоглолт биш. Энэ бол зүгээр нэг юм цомог биш. Энэ бол бидний яг зүрх сэтгэл шингэсэн. Тэгээ бид нар өөрсдөө тодорхойлох нэг юм ажил юм шүү гэдгийг бас та бүхний 2015 онд хүлээж байгаа юм ажлыг хэлэхэд таатай байна. Тэгээд ямар ч хэлчихье. Тэгээд хийснийх нь дараа та бүхэн хүлээж аваарай. Ойрхон байна. За баярлалаа. За баярлалаа. За мэдээж ажил амьдрал зааж байгаа уран бүтээл гээл салгардаал хайрт ихнэрээ баярлуулж чадахгүй романтик зүйлсүүдэд зарим нэг зүйлээс жоохон салгардуулж иж магадгүй тийм ээ жижигээ. Тэгвэл одоо би сандаа нэг жижигхэн сэтгэл санааны найз нөхдөдтэйгээ ер нь дэмдэмдээ дээсэрчэндээ миний нэг хүндэлж хайрлж явдаг эрхэм найз маань миний бас нутгийн найз уран бүтээлийн хамтрагч дуучин ганцлагүй тулгаан маань тий Нарны жим гэдэг киноны одоо Орсогийн дүрээр бол би анх найзаагаа бол мэдсэн. Тэгээд гитарыг бол их гоё тоглодгоор нь манай сошиалгаар бүр лайк аваад сошиал ертөнцийнхэн бол мэдэн. Тэгээд эрхэм найзаагаа би бас хэртмэн зориулж дуулж өгөөч гэж урьж авчирсан байгаамаа. За баярлаа. Дуучин тулгаагаа авъя. За баярлаа. Зочин сюрприз. За найздаа маш их баярлаа. Энэ бол гайхалтай уран бүтээл. Баярлаа. За наанаас учих. За өөрийгөө нэг танилцуул. Одоо Нарны жим кино гарна л бидний ойр нь бол анх танилцчихлаа. За мөн сошиалаар станы бөө ингээд юу вэ? Гинт нэг залуу гарч ирсэн. Гитар хийж бараг л бал юу нөө мекс чигдэл те. Гитарыг бол ер нь элбэн таална штэ бас. За тэгээд энэ оюутан байхдаа л анх гитарыг дотор ойронд байхдаа хоббидоо хөтлөгдөд балбаж эхэлсэн. Тэгээ миний багшиг бол YouTube гэдээ. Тэгээд тэр хугацаанаас эхлээд барьсаар агаал өөрөө их дурж явсаар агаал яг дуулж уран бүтээл хөөсөн яг сүүлийн одоо яг 1 жил л боллоо. За тэгээд би бас юу яа. Орсотойгоо түрүүн битээр ярьсан те. Орсотойгоо Орсотойгоо гэдэг юм шүү дээ. Тулгаатайгаа миний назентэлтэн сууч. Миний нөгөө романтик дуусаагүй хараа. За. Тэ. Тэгээд зарим нэг хүмүүс манай тулгаагийн маань бас нөгөө нэг чамааг инкер ойлгох байх шүү. Нэг жоохон явуулаа үзүүлчих минь шүү. Тэгэл дээ нэрэ. Зарим нэг үзег хүмүүс гэж болно шүү дээ. Үзег хүмүүс гэж болно шүү. Гэдэг хэсгээс ч юм уу те. Тэ. Шууд орчих.
Тийм шууд гоё. За нэг юм байт юм аа. Тийм. Зүгээр л гоё. Ингэ. Энэ дээр нөгөө ингээд аймаг хөлөхгүй байх гэдэг. Хавар алаас. Гоё. Яа. Харин хандаа зориулаад би түрүүн ярьсан хайрын түүхийн талаар ярилцахдаа бас энэ зүйлийг хайрдаа бас дуулж өгье. Энэ дууг нь гоё дуулж өгье те. Тэр 4 жил чи төрөвшөндөө хадгалсан шүлгийг чинь би балхаахтаа гоё дуу олгож чадсан да. Өнөөдөр энэ бас 15 оны торгон агшин дээр бас дуулж өгье те. Найз тулгаатайгаа. Тэгэд энэ дуугаар бас өнөөдрийн нэвтрүүлэг баг өндөрлөх байх гэж би бодож байна тийм үү. За тэгээд соёлын гай сэтгэлтэн балхчмын хөгжим за чүхэн миний шүлэг хайрт хандаа зориулсан яг л соёл урлагийн сургуулийн хажуугийн гудамжнаас эхэлсэн нэг хайрын түүх гэдэг сайхан дууга хандаа зориулж барья. Тэгээд бүх сайхан хайрыг хүндэлдэг залуучуудаа тэгээд бүгдний шинэ оны минь түргээд энэ дуу зориулж байна. Хүлээн авна уу? Химсэг нандин харцтай тэр гудамжинд таарсан ирэхгүй түүний араас. За баярлалаа. Ингээд өнөөдөр энэ гайхалтай нэвтрүүлэгт хайртай бүсгүйтэй хайртай хантайгаа хүрэлцээрж орсондоо маш их баяртай байна. Монголын мянган залуу гэр бүлүүд үргэлж аз жаргалаар дүүрэн 2015 онд ботсон сасан бүгдээрээ гайхалтай байж хамгийн гол нь нэв эрүүл сав саруултай энэ амьдрал нь үргэлж өөдрөг байх болтугай шинэ дэлхийн телевизийнда маш их баярлалаа. Та бүхэндээ дахин ирж буй шинэ оны баярын мэнд түргээд хариулын дарсыг бодуулъя. Ирж буй 2015 оны шинэ оны баярын мэнд түргээ. Тойртой ч гэсэн аз жаргал хүсье. Баярлалаа. Оны мэнд түргээ. За. Ахны хайр минь босхоо үргэлж үгийлэх болсон алдсан ч хамаагүй гэж чамдад уралж билээ. Тийм үстэй энэ бол шинтгэл вэз одтой үлш. Өнөөдрийн дугаараар Мотив хамтлагийн ахлагч жижигэ буюу Эрдэнэ 2 түүний үзэсгэлэн гэргий тэгш жаргал нар оролцлоо үзэгчтэй. Энэ бол Эрдэнэ 2-ийн гэр бүл үзэгчтэй. Хорвоо ертөнц дэлхийд хосгүй ариун чамдаа хайрын удаан сарна бэлгэлээ хамтдаа үрд амьдран гэж надад чи шивнэрээ хариутын чамдаа бүхнээ зориулъя. Ийм боваа хайртай шүү. Нэвтрүүлгийг дэмжигч Элеганс салон танд гол сайхныг бэлгэлье. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Тамир Holiday Center таны тав тухыг эрхэмлэнэ.
За ингээд өнөөдөр хүрэлцээс маш их баярлалаа. Манай Тамир төвийн зүгээс хоёртоос бяцхан бэлгийг бас гардуулах гэсэн юм аа. За ингээд манай Тамир төвд байна. Баасан бямб гаригуудад кабри шоу болдог байгаа. Энэ шоуг хоёр манаас нэгэн үчиг хүрэлцээрээд манай кабри шоуг сонирхож үзээрэй. Баасан бямб гаригууд болдог. За маш баярлалаа. Гэр бүлийг үрж байна. Зав гаргаарай. За. За мөн Тамир төвийн хамт олноос та хоёртаа Тамир төвийн карагад дуулах эрхийн бичгийг гардуулж байна. За За баярлалаа. хосоор ойлгох нь л болох юм байна. Тийм. Болнороо аль нэг нь эсвэл практицаараа тийм ээ. Хүрэлцээрээ. За мөн За баярлалаа. VIP өрөө байгаа. Тэгээд энд бас хоёр маань нэг үчиг хамтдаа өнгөрөөр кабри шоуг Үзчихэд. Тэгээд бас жоохон чимээгүй болсон суугдсан бол хоёр маань бас Тамир төвд барин хүрэлцээрээд VIP өрөөнд бас нэг үчиг гайхалтай өнгөрөөгөө. За маш их баярлалаа. Баярлалаа. Тэр юучдэл нэ. За баярлалаа та.